Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевизийн эрхэм хүндэт үзэгчид Өмнөг аймгийн хөгжимчдийн театрын энэхүү орд цагаан өргөнөө хорон зогдорсон эрхэм хүндэт оролцогчид, дэмжигчид та бүхнийхээ энэ өдрийн түмэн амар амгалан айлтхан мэндчилье. Монголын үндэсний малчин телевиз Өмнөг аймгийн Сэдрэгийн тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа Өмнөг өвчүүд дуулж байна. Оролдооны энэ удаагийн дугаар эглэхэд бэлэн боллоо. Ингээд энэ оролдооныг шүүн явуулж байгаа шүүгчтэй та бүхэндээ дахин танилцуулъя. Уянгалаг цэд хоолоогоор улс түмэн дайлж энэхүү авиас бэлгийн ардын жүжигчин гэмээр эрхэм цолоор медалгасан Монгол улсын ардын жүжигчин Самиягийн ган зэрэг Өмнө цэнгэр гавьяас төрөн гарсан олон авиаслаг уран бүтээлчдийн түүчээ болж энэхүү хөгжимчдийн театрын удирдан эндээс олон 10 уран бүтээл гарч байдаг. Энэхүү авиас бэлгийн ундраг болсон хөгжимчдийн театрын захирал Монгол улсын авиа жүжигчин Төмөрийн Батсайхан уран цэд хоолоогоор уянгалж улс түмнээ ундаалж байдаг цоглог чадварлаг уран бүтээлч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Гаваас өрөнгийн Эрдэм Тонголог. Ерөнхий ивент тэтгэгч өсөлттэй Өмнөг говь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнөг говь аймгийн засаг даргын тамгын газар. Ингээд өнөөдрийн энэхүү уралдааныг маань Өмнөг говь аймгийн засаг даргын тамгын газар ерөнхий ивент тэтгэгчээр оролцож өнөөдөр дэвжих өсөлтийн түүчээ Капитрон банк мөн 5 толгой хувьцаат компани маань ерөнхий ивент тэтгэгчээр оролцож байгаамаа. Мөн ивент тэтгэгчээр Өмнөг говьдан үйл ажиллагаагаа явуулдаг олон 10 бүс компаниуд, олон 10 бизнес эрхлэгчид, тэдний төлөөлөл болох Solid Partners Group, заман Далан булаг компани, Хасууд бат компани маань оролцож байгаа. Мөн уулуурхай хөгжиж улс орныхоо хөгжил цэцгэлтэнд хувь нэмэр оруулж байдаг 3 дэс сум, цогццын сум, хамбог сумын Сэдрэгийн тамгын газар мөн оролцогчд маань одоо дэмжин ажиллаж байгаа гэдэгт энийг хэлэхэд таатай байна. Монгол үндэсний өв болсон хөгжмөөр хөгжимдөх Монгол улсын авиа жүжигчин Бачармал таныг урьж байна. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Дөндөв таныг урьж байна. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Саран Цэцэг таныг урьж байна. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Тайван Жаргал таныг урьж байна. За тайзан дээр гарахаасаа өмнө бэлтгэлээ нэлээд багцаасан ардаа бас хөгжимчүүдтэй туршлагатай дуучнууд та. Би энэ Өмнөг говь аймгийн Ахмадын дэрэгт хамтлагт байдаг байсан. Тэгээд амьдралын шалтгаанаар энэ хамтлагаас төрөх гарчаал байж байгаа. Тэгээ өчигдөр энэ үзэгчийн суудалд байж исэн чи манай нэг танд хөөхөр та дуулахгүй бол хийн дуулах юм. Оор гэж намайг. Тэгээ жоохон бэлтгэл муутай. Сая л нэг 2 хөгжим дээр нэг 2 хил нийллээ дээ. Тэгээд болох болоогүй гэж бодоод айсгээл байж. Өмнөг говь аймгийн Манлай сумаас оролцогч Монгол ардын дуу Ян Тайван гөөгөө гიშгдүүлэх Монхооны оюун сүрэн таныг урьж байна. Угтан авцгаана уу? Шүүгчдийн сэтгэлийг хоёулаа сонсё. За баяр хүргэе.
сайхан дууллаа. Тэгээд энд одоо ая хамсарсан ардын хөгжмийн цөөхүүлд одоо бас баярлсан талархсныг илэрхийлье. Үнэхээр одоо нэг манай ахмадуудын нэг юмд хандж байгаа хандлага, юмд одоо хариуцлага, үүрэг хариуцлага ухамсарлаж байгаа байдал гэдэг бол одоо яг л өнөөдөр энд бол харагдаж байна. Аргагүй энэ сайн залуучуудад бол үнэхээр үлгэр дуурайл болохоор миний нөгөө яриад байсан нэг хандж байгаа хандлага юм хүмүүс чинь одоо бас үнэлт өгнө шүү гэд яриад байсан. Тэр бол одоо өнөөдөр яг л энэ сайхан ахмадуудаас манай залуучууд үлгэр дуурайл авах ёстой. Тэгээд энэ ардын сайхан дуу, ардынхаа өв болсон энэ сайхан ардын цөөхүүл хөгжимтэй тэгээд ховцслолт тийм ээ. Энэ бол үнэхээр одоо бас сайхан байна. Сайхан дууллаа. Баярлалаа. Баяр хүргэе. Та хэдтэй бүгдд нь баяр хүргэе. Ямар гоё одоо өстөд нөгөө тунгалаг нарийн тунгалаг хоолойтой хүн байна. Баяр хүргэе. Баярлалаа. За баярлалаа. Ингээд өнөөдрийн дугаарыг маань салхийг хагалж ардын хөгжмийн цөөхөлтэй ян 50 гөөгөө гэж Монгол ардынхаа дуу гიშлүүлсэн оюун сэрэндээ баярлалаа. Амжилт хүсье. За энэ сайхан тэмцээнийг зохион байгуулж байгаа та бүгдэд баярлалаа. Тэр газараас Өмнөгов аймгийн минь зориод ингээд ийм сайхан нэвтрүүлэг, ийм сайхан тэмцээн явуулж байгаа та бүгдэд баярлалаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт ийм тэмцээнд орно гэж бодоогүй явж байгаа гинтхэн орсон. Тэгээ одоо сайхан байна, гоё байна. Өнөд дэвжих өсөлтийн түүчээ Капитрон банк. Та чи одоо яг суманда байгаа. Суман дээр нь одоо театр нь байгаа. Театрт нь тэмцээн зохион байгуулагдаж байна. Гэрээсээ зүгээр гараад хүрээд ирсэн юм шүү. Тэгсээ дөнгөж малаа бэлчээчээл тэгэл наашаага сандамд ирлээ те. Ямар гоё үзэсгэлэнтэй харагдаж байна. Энэ таашинцыг өөр нь өмнө баяр ёслолд өмсчихээгүй эсвэл уралдаандаа зориулв уу? Би нэг үеийнхээ шинжил зориулж авч өмсчихсэн. Тэгээ тэр одоо өмсөж байгаа. Тэр шинжил дээр та айдуугаа өргөснө үү? Өргөсөө. За туршлагатай доочин байх нь шүү дээ. Хаяа заримдаа халтур хийнэ. Үгүй тийм болоо нөгөө малтай болохоор шин тэгээд малаасаа өндөрч чадахгүй тэгэл байх юм да. Тэрнээс бол урлагт үнэхээр сонирхолтой. Дуртай. Дараагийн одоо оролцогч маань энд үргэлжлэн ирсэн ижи зайны дэсэнтэй сүйтэй дуутай бурхад эрх өчгийн өршлөн дүрийн эмтэй хайр орчлонгийн сайхан ижи нартаа зориулсан сүүлийн үед гарсан дуунуудаас бараг толгой зөхиж яваа нэгэн сайхан дуу байдаг бол энэ Монгол улсын ардын жүжигчин Чимцгийг дуулсан хүмүүний нэгэн урсгал гэж дуу бол одоо хүн болгон дуулдаг мэддэг болсон. За энэ дууг ишгэлүүлнэ хэмээн 70 задгад сумаас оролцогч Цог Бадрахын мөнх гэрлийг урьж байна. За мөнх гэрэл маань сумын авраг малчин юм бүсгүй байгаа. Таныг тайснаа урьж байна. нулимсан нуудаж ургасан цэцэг ёо ээжихээ сарвчилж харсан нүдэн сар шиг асгарсан гэрэл юм Чэжигэн цэвэрсэн нэгэн амьсгал Иэжтэйгээ хамтдаа байхын заяанд төрсөн урсгал ёо Иэжтэйгээ өргсөн сүний цацлаа цэцэг ёо ээжихээ хулж ханарнд зүтлэгдсэн хүн цагаахан өрн юм
Панограм үгээрэлтэй уралдаанд оролцсонд баяр хүргэе. Тэгээд одоо бас нэрэл одоо өөрөө ч бас үннээ хэлж байна дөө. Нэг бэлтээгүй л гэж байна. Тэгэхээр одоо бас жоохон бэлтгэл дутуу. Энэ дууны Панограм, энэ дууны аялалгуу бол одоо ер нь хүн бүхэн ер нь мэддэг болцсон сайхан дуу шүү. Тэгэхээр энэ дууг одоо сандрал байна. Дээр нь жоохон бэлтээгүй байна. Тэгээд одоо өөрийгөө хариуцлагаа бас ухамсарлаж байгаа байлгүй дээ. Уралдаанд оролцсонд баяр хүргэе. За юуны өмнө баяр хүргэе. Тэгээд замана ганц зөрөг шүүгч ер нь хэлчих шиг боллоо. Нөгөө бас тэг нөгөө дуугаа өөрийн болгоогүй болохоор ингээд нөгөө бэлтгэл хийгээгүй болохоор ингээд сандраад нэгдүгээр хоёрдугаар тэгээд нөгөө хөгжмөө сонсохгүй, хөгжмнөөсөө зөрөөд за 3 дугаарт бас жоохон өнгө алдах нэг юм юмнууд гарч ирж байна. Тэгээд за тэгээд амжилт хүсье. Баярлалаа. Баяр хүргэе. Миний хувьд бол таныг одоо дууга буруу сонгоцсон болов уу гэж бодож байна. Тэгээ нөгөө бэлтгэх хугацаа бага байсан учраас хамгийн ойр, хамгийн одоо өөрөө чадна гэсэн дууга барьж авч орж ирээд дуулчвал гэж харж байна да. Тэгээд одоо мэрэгжлийн дуучдыг чинь түмэн төрсөн дуучдыг бусад бүх одоо ард түмэнд дагаж дуулдаг. Яг тэр дуучин шиг дуулдаг байхгүй юу? Яг тэгж дуулах гэдэг. Гэтэл хүн болгон өөрийн гэсэн өнгө төрхтэй, өөрийн гэсэн тембертэй өнгөтэй байдаг. Тэгээд энэ дууг яг өөрийнхоороо дуулсан дуучдын дагаж дуулахгүйгээр өөрийнхоороо дуулж сураарай. Ээлж дулааныг 100-аас 100-д 5 толгой хувьцаат компани. За ингээд ерөнхий ивент зэгчээр бол Өмнөг аймгийн Садаргын тамгын газар оролцож байгаа, Капитрон банк оролцож байгаа, 5 толгой хувьцаат компани маань оролцож байгаа. Тэгэхээр өнөөдөр дэвжих өсөлтийн төвчөө Капитрон банк санхүүгийн салбарт 25 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа. За тэр тус маань орон нутаг, тэр тус маань говийн бүс нутагтаа одоо бүтээн байгуулалт малчтаан бол одоо байн дэмжин ажилладаг. За 5 толгой хувьцаат компаниг хүн болго мэдж байгаа тийм ээ. Энэ жил одоо 60 жилийнх нь ой болж байгаа. Өмнөг аймгийн иргэдийн нутгийн гişиг хүртээдэг. Бусад одоо аймгийнхан гайхдаг энэ ч одоо ямар сони юм бэ? Бидний цалингаас бас гадна орлого байдаг юм биш үү? Тэс чигээд бүр үнэхээр ямар гоё юм бэ гэж одоо ярилцгааж байдаг. За дээр нь малчтаан дэмжиж бодгоны одоо урамшууллыг олгодог. Үүгээрээ ч бас тэмээ сөрөг маань маш их өсөж одоо олон болж байгаа. Одоо бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлыг бол бодит нэмрээ бол оруулж байдаг. За тэгээд их Ээлж дулааны 100-аас 100 дүрээтэй тус компани бол одоо Монгол улсын ууган ур хаймаа гэдэг эдгээр одоо компаниудаа оролцогчид болон дэмжигчид за үзэгчдийнхээ өмнөөс баярсан талархснаа илэрхийлж баяр хүргье. Газрын гүнээс хөгжлийг олборлсон 20 жил South Gobi Saints. Одоо дараагийн маань оролцогч бол Малчны намар гэж сайхан дуугаар оролцож байна. Энэ хүн бол Өмнөг аймгийн Хангар сумын оролцогч Доржбатын Батсуугар юм аа. Ингээд таныг тайснаа орж байна. Угтан авцгаая. Ер нь бэлтгэлээ хаана хийж байна? Хээр сайхан хийж гинөө, машинд хийж гинөө, тэмээн дээр, адуун дээр. За бэлтгэл бол ер нь огт нэг пана энтер байхгүй байсан бол би бэлтгэл хийж амжаагүй. Бүртгүүлсэн бол орногоо бүртгүүлсэн байсан чинь мал төллөөр жинхэнэ манайх одоо мал төлж явуулаад тэгээ урчин би өцөгдөр ороо төлөөн шүн тавьчихад урчин дахиж ирчихэд өнөөдөр одоо ингээд тэмцээнд оролцох гээд сая өглөө нэг пана энэ театрын дуучин балганаас нэг пана аваад Фонограма ямар ч хийсэн бэлдээд авсан юм байна. Би бодохгүй юу. Одоо ингээд малаа төлөвлүүлж явахдаа ингээд таад маань ингээд дуугаа дуулаад ингээд бэлдээд байвж явах боломж юу н байхгүй л хата тий. Тэгээ уул нь яг утсан дээр автсан байвал бас болно л доо. Надад утсан дээр байхгүй байсан. Тэгээд бас утснаасаа чагнаад юу яах юм бол дуугаан бэлдэх юм бол бас
болох нь болно. Гэхдээ тэгэл утсан дээр чагнажгаад энэ дээрээ дуулах нь ч бас нэг шал ондоо юм билээ л дээ ер нь. Батцаагартаа бас баяр хүргэж амжилт хүсье. Тэгээ бас тэр болгон бас байгаад байдгүй ховорхон тийм баас өнгө эрэгтэй хүний одоо хамгийн өтгөн өнгө баас хоолой гэж ярьдаг. Одоо энэ хоолой бол өөрт чинь байд юм байна. Тэгэд энэ нэг одоо жоохон хөгжүүлээд амьсгаа тавиулаа тийм ээ. Ингэх юм бол одоо бас ховор хоолой шүү. Энэ дээр өөрөө яг мэрэгжлийн биш учраас жоохон өнгө алдалт нэлийн байна. Түүнээс аятайхан сайхан дуулж байна. За баярлалаа. За шүүгч Эрдэнэ нуулгын сэтгэлийг сонсъё. За баяр хүргэе. За баярлалаа. Одоо энэ 20 дугаар зууны нийтийн дуу бол үнэхээр одоо яг одоо энэ дэгээр тэгээд яг мэрэгжлийн төвшөнд тэгсэн хэрнээ яг энэ сайхан дуу шиг ингэж эгэл жирийн одоо амьдралыг мэрэгжлийн хүмүүсийн өнцгөр хөрсөн дээр буулгаж түмэн олонд хүргэсэн нь 100-аас 100 дамжин бүх уран бүтээлчид бүх ард түмний сэтгэл зүрхэнд яг таны дуусан шиг ингээд мөнхрөөд хоногшсон байдаг. Тэгээ энэ фонограм хүртэл дандаа амьд хөгжмөнтэй бичигдсэн байдаг болохоор сонсоход хүртэл цаанаа нэг яг л малчны нөмөр харагдахаар шууд тэр ахуйд очихдохоор ингэж бичсэн байдаг учраас ийм гоё дуу сонгож дууссан танд бас дахин баяр хүргэе. За баярлалаа. За баярлалаа. Ингээд манай Батцуугар маань одоо өөрөө малчин хүн. Тэгээд одоо бас энэ одоо малчин төмнөө магтан дуулсан олон сайхан дууны нэгийг ингэж сонгож дуулж орж ирлээ. Бас өнөөдөр ардын хүчин ганц зэрэг маань хэллээ. Одоо тэр болгон бас ховорхон ийм сайхан хоолой. Тэгээд бас малчин дунд маань ч гэсэн энэ ховорхон эрдэнэ хорхон хоолой байж яадаг нь үнэхээр багтам сайхан юм аа. Ингээд танд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. За ямар ч өөрөх хэмжээнд л тэгээд уулчлаа. Одоо тэгээд гүйцэтгэлүүлээ яг хуу жаахан бас ая жаахан зөөлдөчвөө жаахан доогуурдчвөл гэж бодож байна. Ер нь адарсрангай дуунд би их ер нь дуртай. Ер нь цаанаар нэг намблаг, уянгалаг ер нь гэдэг. Тиймэрхүү л одоо дуу хэмжээний дуучин болох яг мөрөөдөж л явах байсан байх. Мала хариулж яваал одоо сайхан мөр төмөн дээр одоо мацгэл одоо тэрэн дээр одоо ингээл дуулаад сайхан малынхаа цахад сайхан дуулаад энэ төр юм бас бахархалтай шүү дээ. Ер нь сая гоё дуулаад явж байгаа. Ерөнхий ивент тэтгэгч өсөлттэй өмнө говь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газар.
За ингээд дараагийн дуучин маань бас одоо сэтгэл гаргаж аймгийнхаа хөгжим жүжигийн театрын хөгжимчдтэйг одоо нийлж хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд хөгжимчтэйгэн та бүхнийхээ өмнө өрье. Ингээд ардын хөгжмийн хоёрлоор одоо хамтдхан ая хавсарч энэ дуугаан дуулна. Ингээд ятга хөгжимчин Монгол Улсын соёлын тэргүүн ажиглан хөгжим жүжигийн театрын гоцол хөгжимчин оюун гэрлийг урьж байна. За мөн яочин хөгжмөөр хөгжим жүжигийн театрын гоцол хөгжимчин Аюуш нарыг урьж байна. За ингээд өнөөдрийн энэхүү хоёр хөгжимчин бүсгүйтэй маань ая хосрох дуучныг та бүхнийхээ өмнө урьж байна. Бас л сайхан Монгол ардын дуу байж байгаа. Ингээд Өмнөг аймгийн цогцлоо сумаас оролцогч Бямбагийн отгон цэцэг таныг урьж байна. Ингээд талд унсан жавар дуугаан их шиг дүүлнэ. Амжилт хүсье. Малчид дуулж байна. Өмнөг аймаг зохион байгуулагдаж байгаа энэ тэмцээн бол маш сайхан нүүдэлчин хөв соёлоон тээж байгаа малчин түмэн бид бүхнийг бас өнөөдөр энэ хөө сайхан тайзан дээр гаргаж бас одоо урлаг соёлыг маань одоо ард түмэнд бас түгээж байгаад одоо та бүхэндээ баярлж байна. Отгон цэцэгтэй баяр хүргэе. Одоо үнэхээр ардын хөгжимтэй нийлээд энэ сайхан хувцаслалт маш сайхан байна. Тэгэд одоо бас дууны сонголтын хувьд бол би бас жоохон алдаа гаргасан байна гэж харж байна. Энэ талд унсан жавар гэдэг энэ дуу бол маш их ур хийцтэй. Ерөөсөө амьсгааны цохилтоор ингэж дуулдаг. Хоолойны одоо тэр маш их хөдөлгөөн ур ихтэй ийм дуу байхгүй юу? Тэгэхээр энэ дээр бол одоо бас арай өөр дуу сонгосон бол өөрт чинь илүү зохимжтой байсан байхаа гэж ингэж бодож байна. За тэгээд баяр хүргэе. За шүүгч Батсайх нэг сонсъё. За баяр хүргэе. За манай ганц зэрэг шүүгч маань хэллээ. Ер нь бол яг ингээд сая дуулахыг чинь сонслоо. Анзаарч явахад дуунда жоохон түүртэй ингээд жоохон юу яагаад байна. Тэгээ яг үн дуугаан сонголтоо жоохон буруу хийчихвэл гэж бодож байна. Уг нь бол хоолой бол сайхан цэглэх сайхан хоолой байна. Амжилт хүсье. За цэцэгтэй баяр хүргэе. Богино дуу жоохон уртын юм уу эсвэл жоохон 50 одоо нөгөө хэмжээ арай урттай дууд бол тийм 50 дуу одоо жишээлбэл хаврын шөнийн бодол ч юм уу өшөө одоо задгаа дууралттай одоо тийм дуунууд сонгож авсан болвол танд гоё зохих байлаа. Гэхдээ сүүлийн бадган дээр бүр дуунд орчлоо шүү дээ. Таны үндсэн гоё юмнууд бүгдээрээ гарч ирлээ гэж би сонслоо. За баярлалаа. Ингээд отгон цэцэгтэй амжилт хүсье. Цаашдынхын амьдралд сайн сайхан бүхнийг хүсье. Ингээд энд хүрэлцэн ирсэн бас олон орцогч дундаас бас гоё ялгарч
одоо тийм ээ ардын хөгжимтэйгээ нийлж энэ хувцс сунаар энэ үс гизиг үнэхээр гоё одоо хүмүүсийн сэтгэлийг татчихлаа. Танд баярлалаа. Амжилт хүсье. Сумор нутгийнхаа тайзан дээр дуулж байсан дуугаан дууллаа. За бэлтгэлийн хувьд бол ерөөсөө сая шууд орж ирээд нэг 2 үзэл гарлаа да. Мал маллахын хажуугаар өөрийнхөө хэмжээнд уран бүтээлийг ард түмэндээ сонсгох бол бид бүхний бас хүсэл бас үнэхээр энэс гоо зүйн сэтгэлгээний одоо гоо зүйн маш өндөр таашаал хүртдэг. За энэ бол үнэхээр бас нөгөө малчин хүн мянган мэрэгжлийн эзэн гэдэг бол үнэхээр нэгэхэн хэсэг нь болж чаддаг юм аа. Өнөд дэвжих өсөлтийн түүчээ Капитрон банк. Энэ дугаарын дараагийн оролцогч одоо нутаг усаа магтан дуулсан сэтгэл даллах нутаг гэж энэ сайхан дууг та бүхэндээ зориулахаар Өмнө Говь аймгийн цогт овоо сумаас оролцогч Даваанямын Батмөнх маань хүрэлцэн ирсэн байна. Ингээд Батмөнхийг өрж байна. Дуучин Мөнгөн шагагийн дууг сайн сонсох дуртай шүү. Манай Мөнгөн шагаа чих гоё дуучин шүү дээ. Дуунууд нь бас ер нь таалагдд юм аа. Ер нь харж явах нь урагшаа тэмүүлэлттэй гоё. Аудагтаг мөр шиг сайхан дуудаг залуу байд шүү дээ. Манай Мөнгөн шагаа. Тэгээ морины Нарантайгийн дууг сонсон. Ийш уралдах гайд, барилдах гайдын би ч өөр хүмүүс барилддаг бас тэмээн мал уйдаг юм л дээ. Тэгээ Нарантайгийн дууг сонсож явдсан шүү дээ. Сайхан найр нааданд явах та. Монгол Улсын багш, Монгол Улсын арцаг Нарамандах гэж авахны тэр бүхний багш маань ямарваа нэг найр нааданд явахдаа ээжийн тухай дуу сонсч, ээжийн тухай дуу одоо зам мөрөж цагаан болгож ариусгаж юу. Морины тухай дуу сонсч, хэмэр лундаг чинь сэргэж юу гэж хэлж өгдөг багш маань байсан тэгээ Нарантайгийн дууг их сонсд тийм аа би. Мөнгөн шагаа хоёрын дууг сонсд. Банзаргчийн дууны сэтгэл далгын нот ер нь бүх дуу нь гоё доо. Банзаргчийг ер нь сонсон шүү ер нь. Манай Батмөнх яасан гэхээр шүү дээ цогтоо сумаас гарахтаа би арай болоогүй энд нэг амжилтад нэг 2 хэлтэй яг хургалах гэдэг би яс энийг хургалуулчаад тэгээ явжий гэдэггүй би та эхний дугаар юу дуугаач гүг би нэлээ сүүлд рүү тавьчих. Тэгээ би 60 км зүгээр гялзаад очино. Тэгээ би фонограмма явуулсан гэж тэгсэн те. Ер нь ажлыг үл ингэж амжиж болдгийм байх шүү. За ингээ Батмөнхтэй амжилт хүсье. За. Sankhima
Хоо сайхан. Харин тийм гэж шүү дээ. Хоо сайхан гэж харин тийм. Яста үнэхээр бол хоолоо зүгээр хөрөхгүй зовлон алах тийм ээ. Эхний одоо гоё явж байгаа. Хоёр дээр нэг жоохон уурга алдчихлаа мороор бол те. Нэг алдаа л буцаалаа тийм ээ. Эхнэр лүг ардуулахаар алдчихаа болдог. Өөр төч ардуулахаар арай дээр дул. Эхнэр нь муу хараад байсан юм уу? Яасан болоо? Муу эхнэрийг хараад зүгээр хайр төрөөл уяраад болохоо байсан байна те. Сайхан биш харцаар хараад. Сайхан биш харцаар хараад байна. Эхнэр нь хаан сууж байгаа айли. Тэр нүрээ дараад байгаа юу? Яга сайхан харцаар хараад өгөхгүй тэгээ муу хараад байсан юм чи. Загнах гэ дугуун гинэ. Тийм байж тээ. Хамгийн гол нь нөгөө дасгалжуулж бэлдсэн үний эхнэр нь байна штэ. Тэгээд нөгөө эхнэр нь яхаар ингээд алдаад байгаа юм шиг санагдаад айцсан байна те. За хоёулаас шүүгчтэйгээ сэтгэдээ сонсъё. За баяр хүргэе. За тэгээд яг л өөрөө сая тэрийг надаар хэлүүлдэггүй мэдтсэн байна угаас. Уг нь өөрт чинь болоод ердөө ямар зовлон алга. Хоолойч мундаг юм байна. Бэртайч юм байна. Тэгээд энэ дуун дээр ердөө чи зүгээр сайхан өөр тийшээгээ хараад уулзсан бол ерөөсөө эндээс ерөөсөө эхнэр нь утсаараа нэгдүгээрт бичих юм, хоёрдугаарт ингээд дохиод ингээд байх юм. Тэгээд дохио мохоч алдчихдаг байхгүй. Тэгээд тэн дээрээсээ болоод чи сүүлдээ нөгөө өөрөө төөрчж байгаа юм л та. Аяа үгэн бүх юмдаа төөрөөд тэгээд тал тийшээ самгардаж байгаа жоохон алдаа гаргачлаа. Ер нь бол жоохон бэлдээ дуулах юм бол чамд бол нэрээ дуудуулах бол бас асуудалгүй юм байна. Янз бүр баярлалаа. Ямар сайхан бярттай тэгээ гоё өнгөтэй сайхан хоолой бай. Тийм байна. За баяр хүргэе. За баяр хүргэе. Аргагүй одоо яг эд мал төлөлтийн цаг штэ тэгээд малчтай маань өдөөд бас завгүй одоо байж идэг. Ер нь бол одоо жилийн 4 улиралд нар салхитан жиндүүлэн ингэж одоо мал ахуйгаа өв соёл авч үлдэж байгаа авч явж байгаа энэ малчид бол Монгол түмний хамгийн том бахархал. За тэгээд аргагүй малаан төлөвлөлчид одоо яарч ирсэн бол үнэхээр мэдэгдэж байна. Эхнэрийн чуруу биш баха. Өөрөө бол нэлээд гიშгцэн юм шиг байж нааш ирэхтэй 60 км зүгээр эвкэйц юм шүү. Яг тийм хурдаар одоо жоохон түр одоо хэмжээ алдлаа. Гэхдээ энэс илүү яаж дуулах вэ? Мэргэжлийн дуучин биш надад бол таалагдлаа. За баярлалаа. За баяр хүргэе. За сайхан бол ерөөсө чөлөөтэй өөр нэг тийм төөрдөх юмгөө сайхан дураараа сайхан явлаа л да уг нь. Уг нь эхлээд их гоё явсан. Тэгээд жоохон сандарсан уу яасан хөгжмөө сонссонгүй юу. Хоёрдугаар удаагасаа хөгжмөнтэйгээ жоохон зөөрөөд хоцроод тэгээ явчлаа. Хоолоо бол сайхан байна уу? Одоо яг мэргэжлийн биш хүн гэхэд бол хоолойны чадал цараа бол ер нь бол сайхан дуулахаар гоё хоолой байна. Хамжилт хүсье. За баярлалаа. Сая бол юу ч удаагүй дууссан. Сая бол юу ч удаагүй өгжин үзсэн зөөрж мөр юу ч болсон мэдэхгүй ямар ч дууллаа л хийсэн. Гэхдээ би өөрний юм дуу уралдаан мо тэмцээнд орж байгааг үзээгүй ер нь. 2001 оны Малтад дуулж байгаа улсын уралдаанд 1-р житаа онлайнаар явуулсан юм билээ. Тэрэнд нь явуулаад тэнцсэн. Тэгээд 12 сард гэрээгээд дуугаан дуул гэ малчин телевизээс утасч байсан. Тэгээд тэр үед нэг үндэтгэл шалтгаан бол бас явж чадаагүй. Тэгээ ийм олон та үний өмнө нүүрэн дээр нэг дуулж байгаагүй юм байна. Гэхдээ барилдах чинь бас ялгаагүй ард түмний төмөөлнийх нь үдэн дээр гарч ирэл сайхан барилданд. Дуулах чинь тэгэл ямар ч энэ олон үзэгч шүүгчдийн өмнө харахаар луулмал хэцүү сандрах биеэм барих юм байл гардаг юм байна. Биеэм барьчлаа л хүмүүс тэгээд үний юм байт юм байна. Газрын гүнээс хөгжлийг олборлсон 20 жил South Gobi Sense. За тайсан дээр гарахад бэлэн болж байна. Ер нь ямар байна? Бэлэн болоод сая би уг арахгүй гэж бодож байсан чи өчигдөр эхнэр бүртгүүл ачижээ. Тэгээ өчигдөр шөнө мал туллууж угаад шөнө 3 өнгөрөөгөө 4 шахуулаад ирлээ яа. Тэгээд нэг дуу муу бэлдсэн нэг коллектив байхгүй тэгэл арахгүй байж байна да. За ингээд дараагийн орцогчоо та бүхнийхээ өмнө өрн залъя ингээд та бүхэндээ зориулж бандрагчийн шүлэг зогц сайхны аялгуу Чингисийн цэргүүд халагдах болоогүй гэж энэ сайхан дууг та бүхэндээ зориулахаар үлдсэн ирсэн
Өмнөг аймгийн Булган сумаас оролцогч Бямбад оржийн энх мандахыг та бүхнийхөө минь урьж байна. Хотодор жаргах Монгол өхөө ядуу байна уу чадуу байна уу хөтлөр бэлх хамаал сүрэг дутуу байна уу дүүрэн байна уу хабууд хааны цэрэг тэгвэл хабидх болоогүй Чингис хааны цэргийн чимээ тасрах болоогүй өөрөө ерөөсөө өөр юм бол нэг тийм толгой байхгүй заяа. Тэгээ би энэ Чингисийн зэрэгөө талагдах болоогүй гэдэг дууг дуулах юм байна гэж юу. Тийм. Хэрвээ дуул гэдэг өөрөө хүсээд ирэх юм бол зүгээр ингээ саяны шиг шудрал тавьчихна. Хүсэхгүй тэгээ яваад өгдөг болтой юм. Тэгээд нэг үг мүгэн гэвэл ерөөсөө нэг чэйлчий гэж боддгоо те. Ингэж харж байгаад аваа ичдэг юм байна шүү дээ ерөөсөө. За би бол тэгж л ойлголоо нэг мандах гэдэг хүнийг. За хоёулаа шүүгчдийн одоо сэтгэлдийг сонсъё тийм ээ. За баяр хүргэе. Ер нь бол бас Монгол эр хүний нэг тийм амгшил, бахархал тийм ээ. Хэлийг гэснээр хэлждэг, яриг гэснээр ярьждаг, шулуун шудраг зантай өөрөө бас яг л нэг тийм. Тэгээ тэр характертаа таарсан уг нь яг л таарсан зөв дуугаа сонгож л тийм. Бэлтгэл муутай байна. Тэгээ бэлтгэл муутай дээрээ жоохон алдаа гаргалаа. За баяр хүргэе. Баярлаа. За инх мандах чи ямар нэгэн мэрэгжлийн сургуульд сурж ирсэн үү дуулаа чи? Гүү. Тийм үү. Дээд өнгөнүүд чинь сурж ирсэн юм шиг техниктэй сонсогдоод байна. За нөгөө панограм нь эхлээд явахгүй тэрэндээ жоохон юу ачлаа. Бас дахиад сандралт чинь нэмэгдчихлээ. Түүнээс шул бас л бэлтгэлж орж ирэх юм бол ёстол шахалтаар орж ирэх юм бол ямар ч тоог янзын гоё дуулах хүн байна. Баяр хүргэе. Баярлаа. За баяр хүргэе мандха. Юу өөр дуулыг гэсэн сонголт байсан уу? Байгаагүй. Өөр нэг дуу байх гэж байсан. Тэрийн юмыг яаж мэдхүү 2 дугаар шатан чалгарчвал дуулчих гэж юу? За. Эхнэрийн шахалт бол бас л эвгүй шахалт юм шүү бас. За баяр хүргэе. Баярлаа. За баярлалаа. Ташаага тулж гоод л ерөөсөн хөндлөө аваа ичлээ шүү. Тэг манай инх мандах зүгээр өөрөө хөсвөл бол дуу дуулах асуудалгүй. Хэрвээ наанаас нэг эхнэр ч юм уу тийм ээ дүү ч юм уу ах ч юм уу нэг хүн ингээл нэг ямар нэг байдлаар хөглөөлийн тайзан дээр гаргуул тэгэл явчихд юм байна. Тий сая жоохон дарамтаар л дуулчлаа л тийм ээ. Их дарамтаа орж ирж байгаа юм. За инх мандахта тэгээд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. За тэгээ өнөөдөр эхнэрийнхээ зөвлөгөөнөөр энэ тэмцээнд орлоо. Жоохон айд сандарч орлоо. Сэтгэл өндөр байна. Анх удаа ийм олон хүний өмнө гарч дуулж үзэж байна. Манай эхнэр давхар оролцож байгаа. Эхний шатанда оролцгооцоо өнөөдөр би орж байгаа. Болохоор юм байна. Тэгээ их сандард юм байна. Нөгөө олон хүний өмнө гарч үзэг болохоор сандраал айжлаач нэм дууллаасаа. Айгаал баг хөл дөрөө баг зогсож чадахгүй л. Тэгсэр голон гарч ирлээ. Эхнэр лүгээ хаад нэг харчаал тэгэл дуулаад л. Тэгээд нийт оролцож байгаа улсуудаа амжилт хүсье. Элч дулааныг 100-аас 100-д 5 толгой хувьцаат компани. Энэ тэмцээнд оролцоод өөрөө л орё гэж бодоод орсон л доо. Өмнө бас нэг хотод болж исэн, малчид болж өндөөс анхаа орж исэн. Тэгээ 2 дугаар шарт хүртэл яваад. Тэн дээр болохоор бас жаахан бэлтгэл муутай л орсон байсан.
Энэ тэгтээ сумандан аймагтан болж байгаа бол бас малчин бид нар бас давуу тал болж байна л да. За өмнөх одоо шатанд бол энэхүү болдын үг, хандын ая, хангал зээрдэг үл нэг үсгийг маш сайхан дуулсан. За тэгээд энэ дууг бол одоо Өмнө хувийн баян далай сумаас оролцогч Батбаягийн баяр чигэн байна одоо дуулах юм байна. Ингээд баяр чимгээгээ тайснаа урьж байна. Үнэхээр сайхан дууллаа. Тэгээд манай баяр чимэг маань бол одоо ерөөсө дундуур үзэгчтэйгээ автуулаад тий. Ерөнхийдөө бол ер нь баян далайн ер нь наадам дээр үл ер нь сайн дуулдаг шинж байна шүү. Өөрөөхөө бүтээлийг хүмүүст худалдаж чадчих штэ. Тийм учраас одоо үнэхээр энэ одоо үзэгчд маань бол дагаад ингээд алга ташаад үнэхээр оромтой сайхан байлаа. За ингээд хоёулаа шүүгчдийнхээ үнэлгээ сэтгэлгийг сонсъё. За баяр хүргэе. За баярлалаа. Өөрөө ер нь хангал зээрч шиг хангал хүн байх шүү ер нь. Ерөөсө гарч ирэхийн л ер нь дүүх хөлзөд гарч ирсэн. Тэгээд одоо сайхан дууллаа. Энд чи бас ард түмэн бүгдээрээ сайхан дуулдаг. Тэгтээ тэр болгон эвийн олж дуулдаггүй бас. Тийм дуу байхгүй юу. Тэгээд тэрийг бол ер нь сайхан дууллаа. Тэгээд нэлээд олон юмд дуулж исэн баха өмнө бол сум орон нутгтаа бол наадам нээждэг баг тийм ээ. Тий. Тийм шинж байна. Тэр наадмын талбай дээр асрын өмнө бол нэг дүүхэлзээ зогсож яадаг шинж байна шүү. Баярлаа. Тий. Тэгээд одоо төгсгөл бол зүгээр малгайсалгаагаа хоош зүгээр хийстэл төгсөж штэ. Янз юм байна штэ. Бүгдээрээ баяр хүргэе. Урам гэдэг бол одоо энэ Монгол хүн бол одоо сайхан бэлэгдлэр урмаар шагнагдаж байдаг. Тэргээрээ ирч хүч авч идэг ийм сайхан заншилтай. Тэгээд бүгдээрээ баяр хүргье. За Эрдэнэ тоглох шүүгчийн сэтгэлийг сонсъё. За ялгаагүй баяр хүргэе. Тэгээ одоо нөгөө байнга гарч дуулаад байгаагаар ингээд нөгөө нүүр хагарна, задарна гэж одоо манайхан ярьдаг. Бүр юунаас ч айхгүй. Бүр ингээд нөгөө за би ер нь бол энэ дугаал нэг дуулчих юм бол ямар ч байсан цаашаа асуудалгүй явчихна гэсэн дугаал барьж орж ижсэн байна гэж бодож байна. Тэгээд дандаа дуулдаг дуу учраас алдах магадлал маш одоо бага байгаа нь аргагүй. Тийм учраас танд баярлалаа. Баяр хүргэе. Баярлалаа. За баяр хүргэе. Баярлалаа. Зөвхөн сайхан чөлөөтэй ингээд тайзан дээр гараа сурцсан. Тэгээ энэ дуугаад ч дуулаа сурцсан. Тэгээ ер нь хоолойны хувьд ч гэсэн цээлхэн сайхан. Миний хувьд бол их боломжийн сайхан дуулчлаа гэж бодож байна. Амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Ингээд баяр чимэгтэй амжилт хүсье. Сайн сайхныг хүсье. Баярлалаа. За.
Сумандан бол бүрч тэгэл бая гэл баян талаа бая гэл дуучин бая л гэл хэлэх дуртай сонсох ч дуртай тэгэл суманда альва нийгэмд оролцоод дуулахад наадам ч юм уу сумын ч альва нийгмийн зохион байгуулагдахад бая чи дуулж чаднаа гэдэг нь уран болдог доо. Ер нь бол тий. За бусад орцтой бүгдэнд нь амжилт хүсье. Тий. Бүгдээрээ чаднаа. За баярлалаа. Одоо ингээд ардын хөгжмийн цөөхөлтэй аялал сайхан дууга өргөн барих хүн бол өнөөдрийн дугаарын хамгийн сүүлийн оролцогч Өмнөговь аймгийн Манлай сумаас оролцогч Лусан дуржийн сайхан дэлгэр маань алдарт адар сүрэнгийн дуусан амар төвшин дууг дуулнаа. Таныг тайснаа урьж байна. Ер нь бол сайхан байна уу? Энэ уралдаан тэмцээнд орж байгаа малчид дуулж байгаа гэдэг энэ сайхан уралдаан тэмцээнд орж байгаа залуучууд ч олон байна, настай усууд ч байна. Сайхан байна. Тэгээ ер нь би энэ хувьд бол ер нь тэгэл нэг ардын хөгжимтэй л ардын дуу дуулж ивэл хамгийн сайхан гэж би бодож байна. Дуулдаг тэгэл улсууд бол уралдаан тэмцээнд орж ил байх хэрэгтэй. Ахмад настай хөвд 70-80 хүрсэн байл орж ил байх хэрэгтэй. 50-60 тэтгэврт гарч ваач хүн орж ил байх хэрэгтэй. Ер нь настайгууд бол ер нь гоцоогол ардын дуу дуулна шүү дээ. Хамгийн сайхан дээр. Гархан тэнгэр минар тонглаг байн аллаг хан цэцгүүд маа айнхан тонсаг байн алтан хан нарны хан амин туян дор ачтай хан ээжтэйг амар төвшин сон алман хан сарны дор өнгөн шүдэр бууж аршан хан хоориндэг мөнх тонсаг бай аршан хан дусад тун чамай харж байсад амраг хан чамтайга амар төвшин сон Улдохшом вайвстайрын өнгөрөхтөө агтан үнэрийг бас сэргэсэнгэнүүлж байна анхаахан талдыхан үнэрийг шингээсэн алжахан хүүтэйг амар төвшин анхаахан талдыхан үнэрийг шингээсэн алжахан хүүтэйг амар төвшин За баярлалаа. Үнэхээр сайхан байна. Хөгжимчдтэй баярлалаа. Та бүхэнд уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсье. Үнэхээр одоо ардын хөгжмийн сүгүүлтэйгээс та нэг намбайтай сайхан авч байна да ах минь. За ингээд шүүгчдийн сэтгэлийн саналыг сонсъё. За сайхан дэлгэр гоод одоо баяр хүргье. Үнэхээр одоо бас л хавар хаалаа байна шүү. Та ямар ажил хийж исэн бэ? Өөр нэг нь малчин байсан. Малчин байсан. Гэхдээ одоо ярих нэг хүртэл ерөөсөө бас л ховор баас юм аа. Яа ярих юм алга. Сумдаа дуулаад тэгэл байжсэн үү? Тэгс. Ямар гоё. Одоо үнэхээр гоё. Өстө нэг ийм хоолой чинь ер нь тун ховор байдаг хоолой шүү дээ. Одоо тэгээ та одоо бас л одоо болтол ингээд дуулахгүй явж идэг. Тэрэнд жоох харамсалтай л байна. Нэрээ үнэхээр гоё хоолой байна. Маш гоё дууллаа. Баяр хүргэе. Баярлалаа. За шүүгч Эрдэнэ хулгийн
сэтгэлийг сонсъё. За бүгдд нь баяр хүргэе. Эхлэл болоо төгсгөлөг энэ дугаарыг одоо ардын хөгж үндэс цөөхөлтэй ингээд одоо хоёр оролцогч маань эхлүүлээд буюу төгсгөж чинь тэгээд бас үнэхээр миний хувьд бол та хэд маань жоохон хагас юм уу за баг бүтэн тоон чүд дээшлүүлээд болцсон бол бүр л гоё сонсогдох байлаа л гэж бодож чинь тэгээд амжилт хүсье. За баяр хүргэе танд. Баярлалаа. За энэ бүдүүн хоолой, энэ баас хоолой гэдэг бол маш гоё хоолой л дээ. Ер нь бол одоо намайг оюутан байхад манай ангийн нэг Хинтийн Батуулд гэдэг нэг гоё тийм баас хоолойтой залуу. Одоо энэ Говь Самбар аймгийн театрт дууч хийдэг. Тэр айгүй мундаг бүдүүн хоолойтой. Тэгээ би өөрөөс нь асуужсэн чи яагаад ийм бүдүүн хоолойтой болсон гэсэн. 200-ийн пошг руу толгоогоо ингэ дуурсаар гоё юм болсон гэдэг жийсэн баг. Тий. Тэгээд манай тэр найз бол гоё бүдүүн хоолойтой мундаг гоё баас л та. Таны хоолой бол ерөөсөө яг байгалийн тийм төрөмөл маш гоё хоолой байна. Тэгээд сайханд бол амжилт хүсье танд. Баярлалаа. За баярлалаа. Тэгээд өнөөдөр байна одоо ингээд сүүчийн дугаар болж байна. Тэгээд ийм одоо манай энэ ялангуяа бүсгүүчүүд маань ингээд нэг ийм хүний ярианд залуу бүсгүүчүүд ярьдаг шүү дээ. Ингээд нэг ийм хүн ярингууд бүр сонсоол баймар тийм дуу хоолойтой залуу гэдэг байсан. Тэгэд ах минь залуудаа бүсгүүчүүдэг байсан дуу хоолойгоор уйрааж явбуу. За бараггүй хот. За баярлалаа. Тэгээд өнөөдөр бас одоо 1-р шатны сүүлийн дугаар явж байгаа. Тэгэхээр бас Ахмад оролцогчийн хувьд энэ сайхан дууг дуулсны хувьд та маань одоо Цэнгэр дэлгэцээ шивтэн суугаа үндэсний малчин телевизийг үзэн суугаа хүмүүс болон за энэ төрөлцөн ирсэн нутаг орныхондоо зориулж нэг сайхан мэнчилгээ дэвшүүлж өгүүлээч та. За өнөөдөр бүгд та бүхт нь өдөр юмын төргий. Тэгээд одоо өнөөдөр ингээд малчид дуулжаад уралдааны сүүлчийн оролцогч бий болцсон байна. Тэгээд одоо дараагийнхаа шатанд сайн дуулцгаа гаргаал гэж та бүхнээс хүсьегээр бай даа. За баярлалаа. Тандаа сайн сайхныг хүсье. Эрүүл энхийг хүсье. За яг би 1-р шатандаан амар төвчин гэдэг дуулаа. Шигэл сайхан байсан. Гэхдээ жахан хоолой жахан хэл дэмжиж байна шүүгчнэр. Сайхан дуулаа л гэж. Би бол нэг тайзан дээр нэг яараад одоо нэг зарим ус чинь би айлаа жижирлээ гэж надад бол тийм байхгүй гайгүй ер нь. Тэгэл яг одоо бас л нэг л сайхан дуул хайрууд 3-р шатанд орвол нэг сайхан дуул сонгол гэж бодож байна. Ерөнхий ивент тэтгэгч өсөлттэй Өмнө Говь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газар. Хамгийн сүүлийн дугаарт оролцож аядугаан өргөсөн Мандаа сумаас оролцогч Монхооны оюун сүрэн таныг урьж байна. Далан зодгод сумаас оролцсон Цог Бадрахын мөнх гэрэл таныг урьж байна. За нэр дурдсан оролцогчд манайш яваад байгаарай. Монхооны оюун сүрэн Цог Бадрахын мөнх гэрэл. Хан хонгор сумаас оролцогч Доржбатын Батсугар таныг урьж байна. Мөн Булган сумаас оролцогч Бямбад оржийн инх мандах таныг урьж байна. Цогтовоо сумаас оролцогч Бямбагийн отхон цэцэг таныг урьж байна. За мөн Цогтовоо сумаас оролцогч Даваанямын Батмөнх таныг урьж байна. За мөн дараагийн оролцогч Батбуянгийн Баяр чимэг таныг урьж байна. Лувсан цэрэнгийн Сайхан дэлгэр таныг урьж байна. Тонгодохгүй эдгээр хүмүүсийн тайзнаа гараад ирэнгүүт шүүгчд маань ямар оноо өгсөн байна хэн энэхүү дараагийн шатандаа тэнцсэн бэ гэдгийг та бүхэндээ сонирдуулнаа. Ингээд оюун сүрэн, мөнх гэрэл, Батсугар, инх мандах, отхон цэцэг, Батмөнх, Баяр чимэг, Сайхан дэлгэр эдгээр хүмүүсийн тайзнаа урьлаа. За манай 8 хүн урьснаас 5 нь гараад ирсэн үү? Эдгээр оролцогчдоос дараагийн шатанд 2-р шатанд Хан хонгор сумаас оролцогч Доржийн Батсугар. За ингээд мөн дараагийн шатанд тэнцсэн Булган сумаас оролцогч Бямбад оржийн инх мандах. Дараагийн оролцогч Цогтовоо сумаас оролцогч Даваанямын Батмөнх. Тэнцсэн мөртлөө өрийг байгаа мó. За дараагийн оролцогч Баян далай сумаас оролцогч Батбуйгийн Баяр чимэг.
дараагийн оролцогч Мандаа сумаас оролцогч Лувсан цэрэнгийн сайхан дэлгэр. За ингээд эдгээр хүмүүс маань энэ хуралдаанд оролцож дараагийн шатанд ийхүү тэнцсэн байна. Алга дэшин баяр хүргэе. За ингээд та бүхнийгэн суудалдаа тогтсон суухыг хүрж байна. За ингээд бас энэхүү дараагийн дүүдэд дуудсан хүмүүсээс зарим хүмүүс маань бас ирээг байна. Хоёулаа голчи ингээд оюун сүрэнтэйгээ нэг жохон мэнчилгээний одоо яриа ингээд манай олон оролцогчид одоо энэ хуралдаанд орж эдгээрээс одоо 31 оролцогч дараагийн шатандаа тэнцсэн. Ингээд хэдийгээр тэнцээгүй ч гэсэн одоо Мандаа сумаасаа ингэж оролцсон танд баярлалаа. Ингээд нутгийн зан олондоо дамжуулаад нэг мэнчилгээний үг хэлэхөө. За манай энэ телевизээр гарах нэвтрүүлэгт орж байгаа малчин телевизийн нэвтрүүлэгт оролцож байгаа бүх хамтран зүтгэж байсан энэ олон сайхан хамт олондоо амжилт хүсье. За тэгээд манай нутаг бол одоо Мандаа гэдэг нэр нь хултэр сайхан шүү дээ манай Мандаа. Тэгээд нутгийнхаа түмэн олондоо ажлын амжилт, амьдралын сайхан бүхний хүсье өрөөё. За баярлалаа. Ингээд таныг суудаа суухыг орж байна. Ингээд орцож оюун сүрэндээ сайхныг хүсье. Ингээд энэ хавар бол одоо дэдгэр сайхан хавар болж байгаа. Мал төлдөж байгаа. Ингээд мал сөргөн эсэм мэд байх болтугай. Олон мянган төл хүлээж авах болтугай гэж хүсэн өрөөё. Ерөнхий ивент тэтгэгч өсөлттэй өмнө говь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газар. Өнөд дэвжих өсөлтийн түүчээ Капитрон банк. Элч дулааныг 100-аас 105 толгой хувьцаат компани. Газрын гүнээс хөгжлийг олборлсон 20 жил South Gobi Sense. Иргэн мөндөд үзэгчдээ Улсын хурлын гишүүн, Улсын хурлын эдийн засгийн байнгын хорооны дарга Сэдэржийн урлаг, зааман Монгол үндэсний малчин телевиз Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газартай хамтарч зааман Өмнө Говь аймгийн бизнес эрхлэгчид, компаниуд, ивент тэтгэн оролцсон өмнө говьчууд дуулж байна. Уралдааны маань 1-р шатны сүүлийн дугаар та бүхэндээ хүлээд өндөрлж байна. Энэхүү уралдаанд маань сэтгэл зүрхэн гаргаж мал төлөх эд үеэрэн сумаасаа хүрэлцэн гэрж оролцсон оролцогчдод маш их баярлалаа. Энэхүү хөгжим жижигэн театрт хүрэлцэн ирж оролцогчдыг дэмжсэн үзэгчдэд маш их баярлалаа. Эдгээрийг зохион байгуулсан энэхүү малчид уулж байна. Улсын уралдааны баг хамт олон маань энэхүү өмнө говьчууд уулж байна. Уралдааныг энд зохион байгуулж 1-р шат маань амжилттай энэхүү өндөрлөж байна. Ингээд 2-р шат маань тун удахгүй үзэгч та бүхэндээ хүрэх болно. Ингээд дараагийн шатандаа эргэн уулзцгаая. Баяртай. Эрдэс баялагын сангаас эх орны хон ирээдүйг цогцлоож хөгжлийн хөдөлгөгч хүч болон зүтгэх эрмүүн амжилт шаргуу хөдөлмөрийн эзэд элч дулааныг 100-аас 100 төөлөн буй 5 толгойн уур хайчид. Уудмих говийн цээлд бадамлан ассан элч гэрэл. Улс Монголын хон маргаашийн төлөө махран зүтгэсэн уур хайчид.